За ер нь уран бүтээлч бас зураач нар маш их баримл руу ордог байгаа. Би баримл руу орж үзлээ. Маш их амттай гоё байд юм лээ баримлаар барих. За тэгээ баримлын ажлууд дээр мөн адил дэлхийн алдартай том улс төрчдийг хийлээ. Баримлд маань болохоор мөн видео арт орчин үеийн контемпорари урсгалтаа бас хослуулах гэж хичээлээ. Энд чинь одоо Гитлер байна, Сталин, Линкольн, Ленин, Черчилль, Муссолини гэсэн дэлхийн хамгийн том лекторуудыг орууллаа. Би мөн лекторуудыг бас судалж үзлээ л дээ. Ер нь яагаад эдгээр ингэж хүмүүсийг ингэж байлдан дагуулад яриагаараа байлдан дагуулад идэг юм бэ гэж судлаа. Тэгтэл одоо Гитлер хэд зураач мэрэгчлээ юм баггүй. Черчилль мөн адил зураач мэрэгчлээ. Зураач нарт болохоор ийм перформанс арт буюу биеийн үйл хөдлөлийн урал хийх тийм авьяас байгаад идэг. За Черчилль жишээ нь ийм юм байна л да. Улс ингээд микрофон бариал те. Тэдээс тэдэн оны хооронд тэр ингэж тэрийг чулгаалж гин энэ ингэсэн гэдэг энийг хинч сонсдгүй юм байна. Черчиллийн 10 шилдэг лекторийн нэг болсон нэг лекц байдаг гинэ. Дэлхийн тэгсэн ч ерөөсөө ингэсэн баг. Асар олон ингээ оюутнууд цуглалчихсан байсан. Тэгэхэд огт юу ч хэлгүй 30 минут Черчилль зүгээр зогссон байгаа байхгүй. Хүмүүс оюутнууд хүлээгэлсэн. Черчилль 30 минут юу ч хэлгүй зогсож яснаа 3 хуу хэлээл буучсан байгаа. Тэр нь болохоор юу гэж хэлсэн бэхээр хизээч битгий бууж уг гэж хэлээл буучсан. Тэгэл тэр 10 шилдэг лекц болол ингээд дэлхийн алдартай лекц болол үлдсэн баг шээ.